хэл минь. Элевжлөө далайн захад гэлгиондон уулын гэрт талгинд нь толгой шарв гэж байж гэнэ. Өр хүүхдээ тойрволон эртний нэгэн түүхийг хүүрнэн суугаа настан. Хэнээж үл анзаармын нийтлэг төрх эртнээс өнөө хүртэл Монгол үндэстний оршин байгаагийн язгуур нууцыг хадгалах нь гайхалтай. Манай сум, танай сум, маахай сум, шаахай сум, андуугийн 13 хэд очиод мөрөгцөн чинь туханд нь туурааргаад элгэнд нэвэр. Энэ бол их хэл минь юм. Алуу үндэстэн болгон их хэлэл үнэлдэг хайрладаг юм шиг байна. Пушкинээс үзэхэд орос хэлийг ойлгох байна. Тэгээд англи хэлтэн энэ зүрийн хэлтэнгүүд хятад бүгд л их хэл нэндгэн хайрлсан мөр бадууд үлдээсэн байдаг юм лээ л дээ. Агнистан агуудах бодисдванаар хийгээд алтан дэлхийд их бодис сэтгэлтэн хоёрын ахуй газар ангид боловч асрах нэгүүлсэх сэтгэлийн агаар нэгэн буй. Манай монгол хэл бол үнэхээр эртний хэл юм. Юуны өмнө. Энийг зүгээр мандргаа анх бодж олоогүй манай өвгдөөс зөмөрөл энэ тухай боддог, судалдаг байсан юм билээ. Энэ дотроос бид орчин үеийн дуур зууны судлаачдаас бид одонгийн дугааг онцгой шилмээр байдаг. Энэ хүний зарим нэг үтэл дотор монгол хэл бол настрад хэлний нэг мөн гэдэг настрад гэдэг нь эртний язгуур хэлийг л ярьд юм л өвөг хэл. Өвөг хэл. Дээр Тэнгэр хааны ахуй хийгээд дэлхий дэх хам богдсын ахуй газар дээр дорын ялгал байвч жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй. Хүн гэдэг чинь юугаар ялгах юм? Өөрийнхөө хэл соёлоор өөр үндсэн ялгардаг. Шовоо юугаар ялгах юм? Шовоо донгодож ирэх нь өөр биз дээ. Тэгээд талаараа бидний хэл гэдэг бол бидний амин сүнс шүү дээ. Хүн юугаар сэтгэх юм? Сэтгэсэн юугаар илрүүлэх юм? Хэл байхгүй юу? Энэ сайхан хэлэн алдаад тийм ээ. Одоо нэг үндэстэн бол суураасан найгаад байгаад эхлэв шүү. Иймээс бид бол урдаар заавал өөрийнхөө хэлээр ярьж хүн болох хэрэгтэй. Энэ нэг Европын судлаачийн нэг алдартай юу судлааны юу бүтээл байгаа шүү. Хүүхэд гинэ. 12 нас хүртлээ. Төрсөн нутгаа, тэр нутгатаа тэр ярьсан хэл яриагаа тийм ээ. Тэр хоол умдаа тий тэр газар шороо нутгатаа маш хайртай байдаг. 12 нас хүртэл гэж шүү. Тий. Тэгээ 12 наснаас хойшуулаа өөр соёлын нөлөө авсан ч гэдэг өөрөөсөө нэг юусэн суурн бат учраас найгтай гучир байдаггүй. Дараагаар одоо өөр соёлыг дэсэн ч гэдэг юм. Яасан ч өөрийн хэлнийх нь өөрийнх нь хэлний дархлаа сайн, өөрийнхөө нутгадаа хайртай болж тийм ээ. Сэтгэлэг нь одоо нутгадаа шингэдэг юм байна л да. Иймээс одоо бол их хэл гэдэг нь хамгийн суур байхгүй. Хүлэн сүртэй цуг амссан их хэл минь. Үүвэн дуутай цуг сонссон их хэл минь. Орын цагаар оньсог болон одтой түгдэг их хэл минь. Үдшийн цагаар үлгэр болон үлтэй нүгдэг их хэл минь. Хэл гэдэг бол өөрөө түүх. Тэрийг одоо чойлгосон ч багш одоо хэлсэн үг байдаг шүү дээ. Монгол соёлыг маш том одоо үнэтэй үзмэр гэж соёлын музей гэж бодоос түүний үг хэллэг болгон нэг музей үнэт үзмэр гэж хэлсэн. Нэг үнэт үзмэр. Нэг үг байхад. Жишээлбэл одоо юу гэдгийг шимүүс гэдэг үг хэллэг бай. Шимэх гэсэн тийм ээ. Шим шүүстэй гэсэн үг хэллэг. Одоо амттай алим гэдэг дуунд байна шүү дээ тийм ээ. Араар дүүрэн одоо юу та ам дүүрэн шимүүстэй алим байна ч гэдэг юм уу тийм дуунд дуугаар нь харахад тэр шимүүс гэж хэлжсэн юм. Бид нар одоо
жүүс гэх юм уу, шүүс гэх юм уу ингээ ялхаа байцсан ингээ явж байгаа. За хилжүүн хувьд ч гэсэн энэ бол яг үгийн сангийн хувьд би шууд тулгамдаад байгаа олон жишээ хэлж болно. Тэгээд одоо гагнуур чинь одоо гагнуурынхаа үг хэллэгтээ хэн үгээ мэдж гэн гэдэг бол одоо яг ажиллаа хийж байгаа хүн л тэр үгээ мэдж байгаа. Яндан цагаамаар яг богдын хүрээ орно гэж явж байна. Богдын хүрээ орно гэж явж байгаа туудын голын хавцаа үрчээд урдаас нь угдаж үзээд хойноос нэг түлхэж үзээд туудын гол дээр ирээд тураад өгчөж гиндэ. Туудын голын буруснаас тул хоёр бурусыг аваад хойд зүгийг чиглээд хормой шугаа. Энэл буурлын өгүүлэн байгаа хэдхэн үгэнд Монгол соёл, Монгол түүх, Монгол зан заншил, Монголын тусгаар тогтнол, Монгол дархлаа бүхэн нь оршин байгаа нь гайхалтай. Орчлонгийн 8 жива хүний дундаас энэ хэлээр ярилцах хүмүүсийн тоог 10 сая хэмээн тооцсон. Монгол хэл минь эртний язгуурын хийгээд өн баялаг түүхтэй билээ. Монгол төрөлд хэл бол нийтдээ 10 хэлнээс бүрэлдсэн байдаг. Тэрний ингээд 3 хэл нь ингээд бичиг үсэгтэй, 7 хэл нь бичиг үсэггүй байгаа байхгүй юу? Тэгээд бичиг үсэгтэй хэл гэвэл Монгол, Бурят, Халмак. Бусад хэл гэвэл за энэ 7-ны 6-ны ингээд хятадын ингээд Монгол салангид хэл гэдэг тийм ээ. Нэг нь Афганистаны Монгол хэл гэдэг. Тэгээд өөр аяндаа бас ингээд юуны мөхөх ингээд тавлантай байдаг юм шиг байна. Энэс гадна одоо энэ хөлийн цаанд одоо өвөр Монгол тийм ээ. Одоо маш олон одоо яснууд байдаг шүү дээ. Тэгээ цаахаар ордос ч гэдэг юм уу, тийм хорчин ч гэдэг юм уу, харчин ч гэдэг юм уу, байрын ч гэдэг юм уу. Маш олон одоо дотор ингээд хуваагдана. Тэгээд ингээд дэшээ ингээд бүр таавхан мэдж байгаа хэл та. Одоо ингээд дэшээ дээд Монгол гэж ярьж байгаа ч. Тэд бол хошууд хүмүүс юм нээлвэл. Тий. Ягаад дээд Монгол газрын байр дэшээ штэ. Өндөр газар. Зас дээд Монгол хэлсэн. Тэгээд цаашаа Шинжаан тус одоо олон ойгор ухсаад амьдарч байгаа ш. Ойрдын ухсаар амьдар. Тий. Ийм магаар би чинь их том юутэй Монгол сургуулийн том гэр бүл шүү дээ. Тий. Ийм одоо ийм олон монголчууд бол бид бол яахан аргагүй нэг Монгол гэдэг нэрийн доор бүгдөө. Тий. Энэ соёлыг өлгөж авч энийг одоо цаашаа авч явж байгаа хүмүүс байхгүй юу? Тэгээд ингээд харилцан бид ингээд одоо бол сайхан цаг болсон. Монголчууд бид нэг ойлголттой цаг сайхан цаг болсон байна. Энэ удаагийн наадмаар харах гэсэн олон хүмүүс ирсэн байсан. Монгол гэдэг бид нэг явчуу ухаагт нь ойлгож болохгүй. Тий бид бол том юу шүү дээ. Бид хэд 8 сая илүү байгаа гэж бодож байна. Тий. Ингээд бидний соёлууд энэ соёлоо хэн авч явах энэ хэлээ бид монголчууд өөртөө л авч явна шүү дээ. Жил бүрийн 9-р сарын 1-ний өдрийг Эх хэлний өдөр болгон тэмдэглэдэг болжээ. Энэхүү зарилгын гол утга нь Эх хэлний өдрийг жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэхдээ бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан хэрэг бичиг хөтлөлтийг монгол хэлний зөв бичих дүрм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг Кирилл үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачлаг гарган ажиллах талаар зарилэгт заажээ. Энэ мэт эрхэмлэн явахын утга учир нь юу билээ? Хэлний өдрүүдийн одоо энэ сайхан баяр цэнгэлийн ард бол бид нэр их хэрлийнхаа төлөө хүн болгон санаа тавьдаг байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр өнөөдөр монгол хэлний одоо энэ гадаад хэлний соёлын нөлөө, өөрсдийнхөө хэлний төлөө санаа тавьж байгаа энэ байдал, тэгээд ялангуяа залуучуудын өөр соёлд автаж байгаа энэ байдал бол бид нэр санаа зовхоос өөр аргагүй ийм байдал төрж ирж байна. Тэгэхээр их хэл бол бидний эрхэм нандин өвшөө гэдгээ мартаж болохгүй. Юуны өмнө хэлж байгаа үг бодмоор байна. Зүгээр л хальт. Би юу хэлж байна гээл. Тэгэхгүйгээр нөгөө эфиртгээ харьцна гэдэг шиг ерөөсө болж байгаа үйл явдал автагдаад өөрөө хийж байгааг анзааралгүй гаргадаг байхгүй. Энэ л бидний нэвтрүүлгийн үг хэллэгт нөлөөлөд байна. 80-аад онд миний нэг найз Дамбын шагдар суран гэж одоо бол арай дэгэн стүүлж явдаг болж тэр цагуур ажилтан байсан. Энэ хүн маань арай дэгэн цагуурын нэвтрүүлэлд оролцохдоо цагуурын тухай ердөл жирийн нэг хөдөөний монгол үгний үгээр ирж эхэлсэн.
Тэр бол 80-аад оны их үе 81 2 он байсан. Тэгтэл өдөөгийн малчид бол шуурал нөгөө нэвтрүүлгийн цагаагаар сонссон ерөөсөө гэл. Шагдар сүрэн болохоор ядчил бодын дуруу цас гэдэг хэллийг анх бүх ард түмний хэлдэг үгийг арайдагаар анх хэлсэн байхгүй. За тэр цас орохын бодын дуруу хавцаа байх нэ. За өвс нэг энэ тэндээ нэг алаг цог тэргсэн иймэрхүү үг хэлээд цас тарлантах энэ тэргсэн иймэрхүү ардын хэллэг нэвтрүүлэх нөгөө сонсож байгаа өдөөгийн малчдын нүдэн цагаар нь харагдаад эхэлдэг байхгүй. Тэгтээ одоо хэл ямар нэгэн байдлаар одоо эцсийн хаан одоо цэг рүү ороод дархлаа нь муудахаараа маш их харгас болдог гэж одоо судалгаа гарсан байна. Тэгэхээр харгас болно гэдэг нь юугаар илэрхийлэх гэхээр хүүхэд залуучуудын хэл ярианда хэрэгжилж байгаа тэр хараал зүгтлийн үг, за тэгээд хүн биеиндээ харьцаж байгаа харилцаа, тэр үгийн хомсдол гих мэтлэнгийн ийм олон зүйлээс бол илэрч гарч байгаа. Тэгээ энэ бүхний цаана бол монгол хүний тэр уужуу байх, тайван байх, одоо аливаа зүйлийг гүн одоо ухаж ойлгодог. За тэр өөрөлдвөл тэр аман зохиолын их хэлний баялаг мэдлэг л одоо дутагдж ирэхлээр аливаа зүйл бол их явцуу бас харгас тал руугаа болдог гэж. Гадаад үгийг ингээд монгол хэлэнд оруулахдаа тийм ээ бас тогтооргүй энэ гэдгийн асуудал бас дагаж ирдэг. Жишээлбэл автобус гэвэл автобуснаас автобусаанд гэж энэ за ингээд дүрмийг дагаж байгаа. Харин зарим ингээд реклам гэсэн үг байхад Сүбатарын талбайн тендер самбар байгаа. Тэрийг би ингээд урд нь ингээд эрэхтэй рекламны самбар гэж бичсэн байсан. Реклам эмээр төгсөн байхад бас энэ гарч ирж байгаа. Тэгээ зарим юм дээр бол ингээд юуны гадуур самбар дээр бол рекламын ертөнц гэж бичсэн байгаа. Тэгээ хөөр янзаар гарч байна. Тэгээ ямар үгэнд энд гарч ирв, ямар үгэнд энд гарч ирэхгүй гэдэг нь яг ойлгомжгүй байгаа. За энэ хэлний хүчирхийллийн тухай асуудлыг бол хэл шинжилгээч эрдэмтэд бол бүр тодорхой одоо нэр томьёогоор хэрэглээд ингээд авч үзсэн. Тэгэхээр энэ хэлний хүчирхийлэл гэдэг бол энэ зүйл харь хэлний нөлөө бас мэдээж байна. За улс төрийн нөлөө байна, нийгмийн нөлөө байна, соёлын нөлөө байна, тийм ээ. За сүүлийн үед бол мэдээллийн хэрэгслийн одоо маш хүчирхэг нөлөөнд орол бид нар энэ хэл бол одоо ялангуяа залуу өсвөр үеийнхний дунд бол маш их хүчтэй бохирдсон ийм зүйл байгаа тийм. Одоо энгийн жишээлхэд би болоод тэр одоо зүгээр фитнесийн зааланд очсон. Тэгээ одоо хичээллэхээр очиж байгаа хгүй. Тэгээд очиход тэнд бол би баг монгол үг сонсоогүй. За ийм орчин бүрдээд эхлэх юм бол аяндаа энэ бол бас их асуудалтай болно. Тэгэхээр энэ хэлний хүчирхийллээс хамгаалахын тулд бид нар яах ёстой вэ гэдгийг л одоо бид нар бодлогын төвшөнд өдөр тутамдаа энийг бодох ёстой. Энийг арилгахын тулд бид нар яах ёстой? Соёлынхон ярианыхаа цэвэр ариун байдал цаашлаад хүний одоо ёс суртахуун за тэгээд өөрийнхөө үндэснийхаа соёлыг мэддэг байдал гэх мэтлэн олон чиглэлд одоо бид нар хийх ёстой. Эх хэлийг хайрлахын тулд бид юу хийх ёстой вэ гэсэн асуулт эрхгүй бидэнд тулгарна. Би чи юугаа хийж чадах вүлээ хэмээх нь би. Эх монгол хэлээрээ ярьж хэлэлцэн бичиж байгаа нь хангалттай бидтэй хэмээн хариулах хүмүүс ч олон. Гэтэл үнэндээ булгийн усны ундраг мэт хэлмэн өдрөөс өдөрт бохирдон байгааг анзаардаг нь хэд вүлээ. Бид юун дээр алдаад байна? Юун дээр анхаарах ёстой вэ гэсэн асуултанд эрдэмтэн судлаачид өөр өөрийн саналаа хэлнэ. Анхааран сонсвол эрхэм та нэгийг ойлгоно. Япон улсад бол тийм Японод Хоккайдо хойшин бол Айну гэж үндэстэн байдаг. Тий. Энэ бол 19-р зуунд Япончууд тэр Хоккайдод тийм аа хүмүүсийн төлөв суулснаас хойш тэр хүмүүсийн Айну хэлээр ярихыг болиулсан. Одоо бол Айну хэлээр ярьдаг хүн маш цөөхөн хэдхэн гэж хэлнэ одоо тоолчмаар. Хүний соёлыг тийм аа тэр үндэсний хайл бас хамгийн гол хэлийг булаадаг байхгүй юу? Би Америкт одоо олон газар явсан, судалгаар явж ирсэн, бүх юм харсан. Үнэхээр одоо нэг гашуун түүх юм билээ. Хүмүүс шүүрс алдаа тийм ээ. Одоо энэ бол одоо тэгэхээр олон газар үүссэн. Энэ Францын бас алдартай үнэ гэсэн үг шүү дээ. 21-р зуун буу зэвсэгтэй хүн нь дэлхийн эзэн бишээ гэж юм шүү. Хэн эзэн гэж байна? Хний соёл нь даван байлбал тэр дэлхийн жинхэнэ эзэн болно гэж шүү. Тийм. Иймээс бид үл ахгүй юу? Ятгаад хамгийн түрүүлд нь явахгүй ч гэсэн өөрийнхөө соёлыг хамгаалаа тийм ээ. Алдахгүйгээр энийг хөгжүүлж явах тийм ээ. Бид өөртөө хийх хэрэгтэй.
Монгол хэлээ язгуур шинжээр нь хадгалан үлдэх нь ямар их ач холбогдолтойг эрхэм та анзаараа биз? Даяар шиж байгаа 100 тэгвэл бид их хэлээ хамгаалан үлдэж дархлааг буй болгохын тулд бид юу хийх хэрэгтэй вэ гэсэн асуулт эндээс эрхгүй урган гарна. Энд үйлсд Монгол хүн бүрийн үүрэг чухал гэдгийг эрхэм та одоо ойлгоно буй за. Тэгэхээр их хэлний сургалтаас гадна хүүхдэд их хэлийг хүүхдийн их хэлийг сайжруулах гэвэл хөдөлмөр сурах үгийн заах хэрэгтэй. Хөдөлмөр сургаж ажил хөдөлмөр хийхдээ давхар үгийн заагаад явах юм бол эцэг эхчүүд их хэлэндээ оруулж байгаа хувь нэмэр буюу эх орондоо оруулж байгаа хувь нэмрийн нэг гэж үзэж болно. Гар урчууд байлаа гэхэд мөнгө аяг хийж байгаа юм бол доторлох гэдэг үгөө мэдэхгүйгээр аль нэгэн одоо хэлбэрт оруулаад хэвэн цутгаад гаргаад өгөөд наадах чи юу гэдэг гэхээр мэдэхгүй байна гэдэг бол бас л нэг их хэлнийхээ үгийг одоо гээж байгаагийн шинж шавандах гэж юу гэж байгаа юм, жижүүдэх гэж юу гэж байгаа юм, тийм ээ? Одоо тэр ардын дунд дуулдаг мөртлөө жижүүд өрөөмөрөөгөө дуулдаг мөртлөө жижүүдэх гэдэг үгээ мэдэхгүй бол нэг үг орхигдвол нэг мэдлэг хаягдчих. Шавандах гэдэг үг шавандах гэдэг үг орхигдчихвэл тэнд нэг үг хэлэг орхигдчих. Тэнд одоо нохоо шүтжлэх гэдэг үгийн ойдлыг зигзаг гэдэвэл гадны зигзаг ойдлын нэрийг оруулж ирчээд тэр нохоо шүтжлэх гэсэн үгийг хаяад байгаа гэж шинж. Тэнд хонио холбоо туулаа шаглаа гэсэн үгийг мэдэхгүй байвал тэнд оронд нь өөр одоо 3D ойдл гэдэг чинь үг оруулж ирж байвал их хэлнийхээ нэг үгийг гээгээд нэг мэдлэгийг хийж байгаа гэсэн. Тэгэхээр энэ системүүдийг ингээд маш бага багаар одоо хаяад байвал жижигхэн тэр элементүүдийг хаяад байвал нэг мэдгэд системийн хөдөлгөөнд орчин. Тэр Израиль гэдэг улс бол өөрөө их хэлээ бий болгохын тулд ямар их тэмцэж өөрийн утга зохиолыг бүрдүүлв. Гэтэл зарим улс орн бол энийг хаяад хохирсон тал зөндөө байна. Тэгвэл монголчууд бас өөрийн их хэлний бодлого буюу тэр бодлогодоо хамгийн гол өнөөдөр одоо идэвхтэй ажиллаж амьдарч байгаа хүмүүст хэрэглээнийхээ үг хэлбүүд дээр анхаарахгүй бол энэ нь цаашид одоо хоёр дахь үе буюу одоо өөр одоо биднийхэн генерашн гэж ярьдаг болчлоо. Ороод ирэхэд наа чи хэврэг бол систем. Ийм байдлаар ярихгүй болохоор ерөнхийд нь нэг хэлний бодлого, дэлхийн нийт, үндэсний аюулгүй байдал гэдэг ингээд том ярихаар зарим хүний одоо өрөө лооцсон мэт сонсогдоод тэгээд хуульчид нь тэнд одоо юу гэдгийг улныхан гэдэг үгийг нэр томьёотой хутгаад яваад шүү дээ. Улныхан гэдэг чинь мэрэгжлийн хар ирээний л үг. Халтуур хийгээд жолооч шилдэг шиг л үг. Тэгэхээр тэр мэрэгжилд ярьдаг байх нь гол нь тэр bottom гэдгийг мэрэгжилдээ ярьчаад бичгийн хэлэнтэй өөр. Тэгээд их хэлний дархлаа гэдэг бол одоо английн үед яраад ам ба бичгийн хэлнийхээ дархлааг л зүү зүйтэй хадгалж байсан цагт энэ харьцаагаа зөв барьж ивэл их хэл бол сайн дархлаатай тогтолцоотой бол. Их хэлний дархлааны нэгэн хэсэг нь бичиг үсэг билээ. Эрдэнэс нааш олон бичиг үсгийг өөрийн үндэсний хэл соёл тохируулан хэрэглэж хэл соёлоо бичиг үсэгтэй нь хөдөлгөөн мөртөө авчирсан өвөг дөөрө бахарх нь. Үсэг бичиг гэдэг нь нэг үндэснээ одоо хэлний дархлаа тийм ээ. Сайжруулдаг хамгийн чухал багж хэрэглүүр гэж хэлж болно. Тэгээ би одоо олон газар байлаа дэлхийн би уулан бол өвөр Монголын ширийн гол төрж өссөн. Би бол цаграх хүн байгаа. Тэгээд Япон улсад одоо 30 жил, Америкт гэсэн 2 жил их сургуулиар ажиллаж байсан юм. Одоо ч гэсэн Японд их сургуулийн Токиогийн гадаад сургуулийн их сургуулийн профессор хүн яг хэл шинжилгээний хүн үсэг бичиг одоо судлах тун. Тэгээд энэ би олон улсад явж байлаа. Жишээлбэл одоо Америкт байхад Америкийн Аляскад би 10 сар ажиллаж байсан. Аляска их сургуульд. Тэгээд Аляска их сургуулийн Монгол үндэсний хэлний төв гэж байдаг. Тэнд бол одоо олон тойл бичиг тийм ээ хичээлийн ном найруулдаг. Тэгээд харахад бол энэ тэд бол ярангуй одоо энэ үсэг бичиг үндэстэй шүү дээ. Тий, тэгээд тэд бол энэ англи үсгийн энэ тийм ээ латин үсгэлтэй. Тий, энэ алфавитыг ашиглаж үсэг бичиг зохиосон хэдэн 10 жил. Тэр өөрөө одоо тойл бичиг найруулах, хичээлийн тийм сурах бичиг найруулах ажлыг маш эрчимтэй хийж байгаа юм. Тэрээс би маш олон жилийн олж харсан. Энэ үсэг бичиг бол энэ хэлийг бол дархлаах, хэлийг хөгжүүл, огцруулж хамгийн сайн чухал зүйл гэж олж харсан. Тэгэд би бол энэ сүүлийн үед бол энэ Монгол бичгийн одоо үнэт чанар тийм ээ гүн ач холбогдлыг олон газар ярьдаг. Өөрөөр чинь тухай олон бичээд ирсэн. Харин
өнөө тэр өвгдийн дүүрч өнөө хүргэсэн эрхэм үүрэг өнөө бидэнд иржээ. Монгол хэлний олон төрөл зүйл хийгээд өнөртний баялаг өв санг өнөө бид хэрхэн ашиглах билээ? Гадаадаас орж ирсэн олон үг хэллэгийг утга төгөлдөр хэрхэн монгол хэлэндээ уулгах билээ? За үнэхээр гаднаас одоо зайлшгүй шаардлагатай үг ямар тохиолдолд орж ижиг шин технологи, шин бараа бүтээгдэхүүн нэвтрэхэд манад байхгүй бол тэрийг авч болно. А дээр нь тэрийг нутагшуулж чадвал одоо тэрийг гадны үг хэллэгийг өөрийн болгож чадна. Тэгээд тэрнээс гадаад үгийг бол огт хэрэглэхгүй гэсэн үг аль ч хэлэнд байхгүй. За ингээд ийм маягаар миний одоо гол байж байгаа юм бол бага сургуулиас ахуулаад дунд ахлах тэгээд мэрэгжлийн боловсролын сургуулиудад тэр мэрэгжлийн чиглэлийн одоо багш нь ч гэсэн өөрөө ойлгосон уу биш. Ганцхан барин ойлгосон ойлгоогүй хоёрхан баримт л өгч जैन тийм ээ. Эргэлзүүл яах вэ? Гээд өөрийн тэр багшийн мэрэгжлийн үг хэлдэг. За тэр сурагчтай яаж харьцах вэ? 12 настай хүүхэд анхаарлын багтаамж 15 минут байдаг бол тэр 15 минутанд үг хэлэг нь ямар байх ёстой. Ихтэй сургууль мөн адилхан. Ингээд явах ёстой өгүүлбэрийн бүтцийг бас харах хэрэгтэй. Мөн одоо тэр экстра лингвистик гэж ярьдаг тэр нэмэлт хэл шинжил маягийн. Энэ зүйлд яг үхлээр тэр хичээл номоос гадуур хэлэнд нөлөөлдөг одоо үлгэр домог уншиж байгаа зохиолууд энийг сайн харах. Каноны үг хэллэг, уран зохиол, улс төрчдийн үг, олонний танил хүмүүсийн үг хэллэг дээрх зөв зүйтэйгээр одоо редакц буюу хяналт тавьж тэрийг зөв засаж явахгүй бол орж ирж байгаа. Жишээлбэл юу гэдгийг хүүхэлдэйн каноны үг бол хүүхдийн үгээр байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Энийг насанд нь тохирсон үг хэллэгүүд тэр. Тийм учраас тэр одоо эрт үрдийн цагт эмгэн өвгөн хоёр айл болон амьдрын суудаг байжээ гэдэг үг үлгэрийн маягаар хүүхдэд тусахдаа өгүүлбэрийн бүтцийн загварыг шууд автоматар буюу шууд хүүхдэд өгж яадаг гэж ярьдаг. Өөрөөр эрт үрдийн цагт гэдгийг одоо өнөөдөр гэдэг тийм ээ өвгөн эмгэн хоёр гэдгийг багш сургууль дээр биднийг дуудлаа. Ингээд хувиргал хийгээд идэг тархинда. Тэрнээс ганцхан үлгэр сураад байгаа юм биш. Тэнд чинь бүтэн нэвтргийн тойл эхлэлнийхээ нэвтргийн тойлыг тэндээс сурж байгаа гэсэн үг. Бид Төв Азийн ардчлалын баян бүр тэмээн өөрсдийгөө сайрхан хэлэх нь бий. Харин бодитоор өнөө бид монгол хэл, монгол түүхийн гол цөм хийгээд галга уламд баян бүрдэн болон хувирчээ. Магадгүй бид л анзаардгүй болохоос дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууд та бидэн рүү хараагаа талбан анхаарлаа хандуулах болжээ. Энэ бол өнөөгийн Монгол улсад их хилээ булгийн ус мэт ариун тунгалаг байлгах ихээхэн үүрэг ноогдож байна гэсэн үг. Энэ бол хэсэг бүлэг эрдэмтэн мэрэгдэд хамаатай зүйл биш бөгөөд Монгол хүн бүрт хамаатай зүйл. Учир нь тэр ариун ундрагыг тэн явах үүрэг тандч нададч хамаатай. Зүйрцэн гэдэг чинь монголчуудын айхтар нилээн ингээд юуны дээр үес уламжлагдсан хамгийн нандин хөрөн гэж үзэж байгаа. Тэгээд 13 дугаар зууны ноц товжон дээрч бай төвдийн уржуулга болон суваш дээрч бай одоогийн яг монголын зүйрцэнгийн уд мөрөний бас харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд миний ингээд хамгийн дуртай ууднуудад лекц уншихтаа хамгийн дуртай зүйрцэн гэвэл тийм ээ. Жишээ эдэр бие чимхээр эрдмээр бие чим. Эзэн шчээвэр заяаш чинь. Бас ингээд санааж явбал бүтдэг, сажилж явбал хүрдэг гэж тийм ээ. Тийм юмыг би үргэлж дотор боож бас ууднуудад бас ингээд сургамж үг болгож би хэлж өгдөг юм аа. Монгол хэл гэдэг эртнээс нааш өнөө хүртэл эрэхтэй түүхийн олон шатыг туулан өөрийн гэсэн онцлог баялаг өв санг буй болгожээ. Нөгөө яндаж болдгүй баян далай гэдэг шиг. Гэтэл бид тэр өв санг өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэхгүй бол нуур мэт усны иргдээр суугаад цанган байгаа тэнгээс гарцаа юу гэлээ. Манай Монгол аман зохиол бол яг энэ монгол хэлийг хадгалдаг хамгийн ариун, дагшин, хамгийн зөв бүтцтэй, хамгийн энгийн юм зүйл. За энэ манай монгол хэл аман зохиол бол 20 гаруй төрөл мөн 20 хэмжээний жижиг төрөл зүйлд одоо хуваагдаж байгаа. За энэ зүйлүүдээс одоо бид нэг судалгаа хийгээд үзэхэд бол үндсэндээ 40-оос илүү хувь нь одоо бараг 45% нь мартагдсан юм байна. За энэ бол юунаас болж байгаа вэ гэхээр уламжлалт тасарсан гэдэг зүйлээс ярьж болохгүй тийм ээ.
Энэ бол нөгөө монгол хэлээр ярих хэрэглээ. Монгол хэлээр хүүхдээ одоо тэр аман зохиолын маш тэр баялаг энгийн өдөр тутам хэрэгжилж болох тэр зүйлээ бид нэр хэрэглэж чадахгүй болсноос л энэ аман зохиолын төрөл зүйл ингээд хомсдож байгаа гэсэн. Тийм учраас энгийн одоо зүйл хүн асуудаг шүү дээ. Одоо тэгэхээр хүний малын юу бүх вэ гэж асууж байхад л хүний малын ам бөхөө л гэж хариулаад байгаа байхгүй яг зүгт болохоор хүний малын нуруу бүх гэж одоо хэлж байгаа шүү дээ. Гэх мэтлэнгээ. Тэгээ энэ бүхнийдийн цаана болохоор өнөөдөр хэний машинаар хоол газар явал сайхан бэхэр хүний машинаар хоол газар явал сайхан гэдэг одоо тэр орчин үеийн сэтгэлгээ тухайн үед бол байсныг энэ аман зохиолд үлдээсэн энэ хоёрын утга бол яг ижилхэн. Тэгэхээр хэрвээ бид нар яг хуучин цагийнхаараа бид нар ингэж энэ аман зохиолынхаа зүйлээр аливаа зүйлийг ойлгодог бол өнөөдөр ярихад амьдрахад илүү одоо хэлбэр байх болчих. 2025 оноос та бид төрийн хос бичиг хэрэглэж эхэлнэ. Үнэн дээр монгол хэлний гол дархлааны нэгэн эдэс нь монгол бичиг юм. Өөр хоорондоо зөв буруу хэлэлцэн байхад гадаадын судлаач эрдэмтэд монгол бичгээ хэрэглэхийн давуу талыг бас анзаараад авчээ. Бас л бодууштай санал. 호기 마신, 호질스 마신, 호기 마신, 혹식 때문에 호그니 마신 개별 호그 아치다크 마신 때문에 자기에도 으르 자근이 어서르 게그면 언론 지시에 때 헤르베 애니그 몽골 비치게르 비치게베 비칭 알았고 봐 야가도 그 데우스게르 우스게르 득스근도 야마르 징게도 엑시게르 이클레그 팅야즈가 잘각 볼음지고 되게 사시다 인게도 애니그 인게도 호리 안자르 인게도 지시 마르가시나스 노몬도 게크인 볼 사시다 인게도 몽골 비치크대 볼고인 볼 테린이 자사라카가 의뢰 아닌다. Уугууржийн бичиг бол манай Монголын түүх соёлыг тэмдэглэсэн маш одоо үнд өсөг бичиг юм аа. Жишээл хамгийн урд жишээлхэд Чингисийн чулуун бичиг тий 1225 оны энэ тодорхой баттай баримт байгаа. Тэрний дараа нь одоо Монголын нуу товчоо гэж алдартай бүтээл манай түүх тийм ээ. Алдартай одоо тэмдэглэл үлдсэн. Тэгээд Чингисийн маань одоо нэг жугаараас нь гэдэг тийм ээ тэмдэглэлсэн агуу их бүтээл энэ бол яхан аргагүй уугууржин монголоор бичсэн. Яран харамсалтай бидэнд энэ одоо өөх нь үлдээгүй. Хэдүүлээр хаан зүсгэр үлдээсэн. Тэгэхдээ 17 дугаар зуунд бичигдсэн Лувсан наалтан товч бол яхан аргагүй байна. Уугууржин тийм эхийн харж иж тэмдэглэсэн гэдэг яг үнэн. Ийм их одоо тэрнээс хойшин эрдэнийн товч маш олон бүтээл бүр одоо тийм ээ халах журамч гэсэн тийм шүү дээ. Тий. Энэ бүгдээрэн одоо уугууржин монгол бичгээр бидэнд үлдэж ирсэн. Одоо монгол бичгээр шүү. Энэ талаараа бид одоо түүхийг харахад юугаар харах юм? Зүгээр түүхийн тэмдэглэл чинь бидний өөрийн үсэг бичгээр л үлдсэн байхгүй юу? Ийм учраас бид энэ үсэг бичгээр таньж энийг мэдэж сая өөрийн түүх уулын уламжил угсаагаа мэдэж чадна гэдэг учир юм аа. Иймээс бол монгол бичиг гэдэг нь бидэнд маш чухал үсэг бичиг. Яахын аргагүй мөн. Эртний түүхийг өнөө хадгалан монгол үндэстний өлгийн нутаг. Өн баян түүх соёлын голомт нутаг. Энэ олон үндэстэн угсаатан монгол хэмээх малгайдар багтан оршин тогтносоор ирсний үндэс нь чухамдаа их хэлмэн билээ. Халах, бүрээд, бараг, цахар угсаатнууд нэгдэн нийлжил монгол гэж буй болно. Энэ мэт монгол хэл хэмээх их далайг бүрдүүлэгч тусал ширхгэн монгол хүн та билээ. Тиймээс бүгдээрээ их хэлээ хайрлцгаая.